Та бүхэн олон үеийн газраар зорчихгүй байх, битүү орчинд аль болох байхгүй байх, ойроос харьцахгүй байх, мөн гараа тогтмол угаах, амны хаалтыг тогтмол зүүх, мөн хүн хоорондын зай барих замаар COVID-19 салбараас урьдчилан сэргийлээрэй. За багш нь тухайн жишээгээ самбар дээр та бүхэнтэй хамт бодох гэж байна. Тэгэхээр замын схем маань бол дараах байдлаар өгөгдсөн. За замын үндсэн хэмжээсүүд маань бол энэ өснөгтөн дээр бөглөгдсөн байгааг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр бодолтой бүгдөө хэрхэн яаж хийх вэ гэж үзье. За нэг гэсэн томьёог та бүхэн санаж байгаа бах замын жигэнсэн дунджийг жигэнсэн дундж уртыг олж байгаа томьёо байгаа. Тэгэхээр нэг томьёоны ерөнхий хэлбэр бол LI. За тэгээд нийлбэр LIG үржтэн QIG хуваадган нийлбэр Q байсан. Тийм үү? Q. За Q урах байсан. За тэгвэл энэ томьёон дээр бид хэд энэ тухайн схем дээр яаж бодох вэ гэдгээ бүгд. За L I гэдэг маань тухайн I төрлийн зам учраас бид хэд мөрөгцгийн зам дээр бодъё. L мөрөгцгийн зам. За L. За E төрлийн замын G-р хэсгийн урттай. Тэгвэл E төрлийн зам буюу мөрөгцгийн замын G-р хэсэг гэдэг маань 1-2 гэсэн зам байна. Тэгвэл L 1-2 үржтэн Q байх ёстой. Q маань юу ах вэ? 1-2 гэсэн замаар урс өнгөрөх ачааны хэмжээ. Тэгвэл схем дээрээс харах юм бол Q 1-2 гэсэн замаар Q1 гэсэн ачаар урс өнгөрөхнэ гэсэн үг. Тээвэрлэгдэнэ гэсэн үг. За энд нийлбэр байгаа учраас мөрөгцгийн зам мөн дараа нь дахиад өөр хэсгүүд байгаа учраас энэ дээр бол хаалтаа хааж өглөө нэмгэн дараагийн мөрөгцгийн замыг бичлээ. Энд бол 3-аас 4 гэж байна. За L 3-аас 4 үржтэн Q 3-аас 4 гэсэн замаар схем дээр юу явж байна вэ гэхээр Q2 гэсэн ачаа маань урсан өнгөрөх нь. Тэгэхээр энд Q2 гэж байна гэсэн. За дахиад үргэлжилж байгаа учраас L 3-аас 4 за 4-өөс 5 үржтэн Q 2 байх ёстой. За дахиад нэмээ үргэлжилж байгаа учраас 5-аас 6 гэсэн хэсэг бол заах ёстой болно. Тэгвэл 5-аас 6 үржтгэн. За 5-аас 6 гэсэн замаар харин юу явж байна гэхээр Q1 маань 9 гэсэн цэг дээр очихын тулд заавал энэ 5-аас 6 гэсэн замаар дамжиж байна. Q2 маань мөн л 9 гэсэн цэг дээр очихын тулд 5-аас 6 гэсэн хэсгээр нэвтэрж байгаа учраас энэ зам бол хоёр ачааны нийлбэр урсан өнгөрөх зам ах юм аа. Тэгэхээр 1-2 байна гэсэн үг. За ингээд ерөнхий хуваагч хуваар дээр бол бидний нийлбэр Q уурхаа буюу өгдөл ёсоор бол 12 сая тонн хөдөр маань бичигдэх ёстой. За ингээд тоон хариунуудыг тавиад энд бол бидний мөрөгцгийн замын жигэнсэн дундаж урт гарах ёстой. За яг үүнтэй адилхан траншаан зам дээр жишээ авч бодъё. За траншаан зам дээр жишээ авч бодоход манайх хоёр хэсгээс бүрдэж байгаа. Тэгэхээр хоёр хэсэгтээ 2-оос 5-аар урсан өнгөрөх ачааны хэмжээ Q1. За нэмгэн L 5-аас 6-аас 7. За үүгээр урсан өнгөрөх ачааны хэмжээ бол 1-2 гэсэн ачааны хэмжээ байгаа. Хоёр ачаа хоёулаа нийлээд дэш явах учраас за хуваагч нь бол юу ах нь Q уурхай. Нөгөө л 12 сая тонн байна гэсэн үг байна. За мөн гадаргуун зам дээр бичигдэнэ. Гадаргуун зам дээр хоёр хэсгээс мөн л ялгааг бүрдэж байна. L 7-оос 8 үржтгэн Q 1-2. За нэгэн L 8-аас 9 үржтгэн Q 1-2 гэсэн зам. За ингээд хуваагч ерөнхий хуваагч дээр бол Q уурхаа бол хэвээрээ бичигдэнэ гэсэн үг байна. За ингээд үзүүлэлтүүдийг энэ томьёон дээр орлуулж бичих юм бол бидний мөрөгцгийн болон траншаан замын, гадаргууны замын жигэнсэн дундаж урт олно гэсэн үг. Тэгэхээр энэ гурван жигэнсэн дундаж уртын нийлбэр маань бол бид хэд үзсэн 1-4-р томьёон дээр байгаа L уурхай замны хэмжээс болно гэдгийг та бүхэн санаж байгаа хаа. За